Бид яагаад эвшээдэг вэ? Би эвшээчлээ. Уучлаарай. Нэвтрүүлгийг үзэж байгаа та бас эвшээчих вэ? Энэ нь хэвийн үзэгдэл. Яагад гэвэл эвшээлд халддаг гэж эрдэмтэд аль эрт нотолжээ. Хүн ихэнх тохиолдолд бусдын эвшээж байгааг хараад дагаж эвшээдэг гэдгийг судлаачид олон дахин баталсан байдаг. Ямар сайн да эрхэм танд үзэж байгаа бичлэгээс хүртэл халдаж байх вэ? Нэрээ зарим амьтдын дундч бас эвшээлд халддаг гин. Тэр дундаа нохой хүний эвшээхийг хараад дагаж эвшээж байгаа нь ажиглагдажээ. Тэгвэл эвшээлд яагаад халддаг юм бэ? Ингээд бас нэгэн сонин гэвэл 5-аас доош насны хүүхэд эсвэл бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх бэрхшээлтэй хүнд эвшээлд халддаггүй нь ажиглагдсан байна. Тэгэхээр энэ үзэгдэл эвшээлт нь хүний нийгмийн харилцааны нэг хэлбэр мөн гэдгийг шууд харуулж байгаа биз дээ. Бид найз нөхөд эсвэл огт танихгүй хүнийг ч гэсэн гаднаас нь хараад ойлгож мэдэрч чадж байдагтай адил байдаг байх шүү. Бид яагаад эвшээдэг юм болов? Хүмүүс ихэнхдээ ядарсан юм уу? Уйдсан үедээ эвшээдэгч үүнийг нойр хөрсөн эсвэл хүчил төрөгч дутагдсанаас үүсдэг гэж олон хүздэгтэй эрдэмтэд санал нийлэхгүй байна. Туршилтаас харахад эвшээхээс өмнө дараа нь хүний биеийн хүчил төрөгчийн түвшинд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байдаг гин шүү. Харин эвшээснээр бид тархиа хөргөөж байдаг юм байна. Ягаад компьютерыг хэвийн ажилуулахын тулд хөргөх сенс суулгадаг шүү дээ. Яг түүнтэй адил. Эвшээх үед бид амаа томоо ангайж эрүүгээ сунгаснаар тархи руу орох цусны эргэлтийг дэмжиж ихсгэж байдаг. Мөн энэ үед амны хөндийнөөс тархи руу агаар шахагдж түүнийг хөргөж байдаг байх юм. Зогсоо зайгүй ачаалалтай ажиллаж халсан тархийг маань эвшээлтэл хөргөж тайвшруулснаар цаашид энергитэн үргэлжлүүлэн чанартай ажиллахад тусалдаг гэд санаад аваарай. Гэхдээ ганц эвшээчгээд л тархи амраачих та гэж хөнгөнөөр ойлгож хэрхэвч болохгүй. Энэ бол төр зургийн хөргөлт. Харин байнгын ажилд хит ядарсан тархийг та сайтруулах, шинжлэх ухаанаар батлагдсан төрөл бүрийн аргуудыг хийж хэвших зэргээр амраах хэрэгтэй гэдгийг онцгой анхааруулъя. Дараах нэгэн сонирхолтой мэдээллээр өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөё. Энэ дэлхий дээр хүмүүн болон төрсөн өргөн олон биднээс гадна ихийнхээ хэвлийд бойжижгүй тэр өчүүхэн урагч гисэн эвшээдэг гэж. За тэгээд сармагчин, тэмээ, заан, шувуу, загас гэх мэт маш олон амьтан эвшээдэг тухай та бүхэн мэдхвэзээ. Эрхэм таа ч гэсэн бас ямар амьтад эвшээдэг? Эсвэл эвшээлтийн тухай их сонирхолтой баримт мэдэж явах юм бол коммент хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай. За тэгээд subscribe болон лайк дээр дарж биднийг дэмжихээ эс мартсан гэдэгт найдаж байна. Худлаа. За дараагийн мэдээлэл хүртэл түр баяртай.